Тийм ээ. Энэ бол тархины ASMR. Сайн байцгаана уу? Тэгэхээр цаашин бичлэгтэй тавтай морил. Тэгэхээр энэ бол дараагийн ээлжид нэгэн ASMR. Өмнөх ASMR дээр хүүхдүүд намайг микрогээ зөөлхөөр гэсэн болохоор энэ удаагийн бичлэгээр зөөлхөөр гар шийдлээ. Тэгээ бас YouTube дээрээс ASMR үзье. Өмнөх бичлэгээс уулзлалт үзье. Тэгээ энэ удаагийн ASMR бичлэгээр хэдүүлээ таргуунаа. Ямар ч сахаргүй оригинал гоё таргуунаа хөдөөний сахар. Тарганы ASMR. Тараг бол үхрээс гаргаж явсан сүгөөр үлсний дараа сүг тарганы хөрөнгөтэй хольж бүрээд гадуур нь цуцаа юмар хучиж юм уу? 2 цаг болсны дараа бүлдэг ийм өтгөн зүйл байгаа. Тэгээ тараг хэсгээрээ юу болдгийг та нар мэдж байгаа бах. Мэдхгүй бол би дараа зааж өгнө. Тараг хэрхэн бүрэх аргыг би бас дуудахгүй дараагийн бичлэгээрээ үзүүлнэ. Тэгээд лайк, subscribe дараарай. Тэгэх юм бол өшөөл илүү хөдөөний бичлэгүүд үзэн шүү. Амар муухай чагнаж ярьж гинөө. Гэтэ микэн дээр амар тод сонсогч байгаа хэл та. Би хамгийн аяарганаараа ярьж байгаа шүү. Гадаа аим шуургатай байна. Одоо ой. Үнэхээр амттай. Тараг бол үнэхээр гоё. Энэ бол тарганы ASMR. Тэгээд ойрхон бичлэг оруулж байгаа. Яг тэгвэл дататай байгаа. Дата дуусаас өмнө би ойрхон бичлэг хийж байгаа. Тэгээд дуудахгүй 20,000 спешиал видео орно. Угаас удахгүй хэдүүл 20,000 бол авалгаж байна. За таргаа гүц доош дуусгая. Янзын сайхан байна. Зон болсоо хөдөө эмээр үгүй нэг амралтаар очдог хүүхдүүд очиод таргавал уун үсттэй те. Бэж тай нүүрэн дээр юу наалч. Тараг наалцсан шүү. Арилавлгууд. Тэгээ бас дээрээс нь аягаан төлцсөн тарагны үлдэгдлийг хилээрээ долоох нь хилэнд чинь сайн шүү. Тарагны үлдэгдлийг аягаан төлдөж болохгүй. Сайн долоох хэрэгтэй. Тэгээд яг цагаан хэдэ бүгднгийн тавьж байгаа ASMR хийн гэвэл хараахан боломжгүй. Одоохонтой нэг харуулмаар эзгий хийгээгүй. Тэгээд тантангаар нь юмнууд ах болохоор одоохонтой боломжгүй гэдэг зунаас яг бүгднгийн нүүлж тавьж байгаад хийж магадгүй шүү. Тийм юм үзэх хүсвэл найзууд руугаа шеэр хийлгээд subscribe даруулаарай. Тэгээд гой шин бичлэгүүд 7 хоногт нэг мэг ордог болно. Эцэстэн гэж хэлэхэд би хөдөө бичлэг хийдэг. Тийм болохоор завтай зайтай үедээ л хийн. Тэгэхээр нэг сар мараар алга болчих магадгүй учраас би 7 хоногтоо тогтмол бичлэгүүдийг цаанаас нь урдчлаа тавьж магадгүй. Тэгээ сүлж яг газрууд бас байгаа. Тэрийг би сайн тодорхой дараагийн бичлэгээр ярьж магадгүй. Ямар тач намайг дэмждэг та нартай хайртай шүү заяа. Энэ дуусгаад. Анхны шивэн чиж байгаа ASMR бичлэг болчлоо. Нарта юуч байхгүй. За тэгээд энэ удаагийн бичлэгийн нүрээ дуслаа. Дараагийн
ASMR биш зүгээр хөдөөний бичлэгүүдээр уулзлаа. Түр зур баяртай. Тэгээд subscribe-аараа тажууд нь ойлгохон дээр дарах юм бол цаг хадалдгүй.